За хүн төрлөختний түүхэнд алдгүй зэсгүй амьдарч байсан үеуд бол бий гэж. Гэхдээ усгүй амьдарч байсан ямар нэгэн тийм соёл иргэншил байгаагүй гэж. Энэ бол аимшигтай бөгөөд хамгийн өмнө бодит баримт. Үүнийг санаанаасаа зохиох ямар ч боломжгүй. За өнөөдөр бид газрын хүнээс алдцаас олруулж байна. Харин тэр алдцыг олруулахын тулд хэдэн мянган жилийн турш хуримтлагдсан газрын дор усыг шавхаж үгүй гэж байгааг бид бүхэн мартаж болохгүй гэж. Алт дуусвал дахин олруулж болно гэж. Дэс ч юм уу адил. Харин говийн газрын доор эртний ус дуусвал хүний хүчээр бүтээж болохгүй гэж. Ус бол ашигт малтан бол биш гэж. Ус бол амьдрал гэдэг. Монголын говь бол зөвхөн элс биш гэж. Тэнд ховор ургамал бий. Нүүдлийн шувууд, аргал, янгир, тэмээ, малчин өрхүүд бий. Ирээдүйн хүүхдүүд бий гэж. Энэ бүхнийг холбож байдаг ганц зүйл бол ус. Ус байхгүй бол өвс байхгүй. Өвс байхгүй бол мал байхгүй. Мал байхгүй бол хүн байхгүй. Хүн байхгүй бол улс орон байхгүй. Энэ бол байгалийн хамгийн хатуу хууль. Эдийн засгийн тайлан дээр алт үнэтэй гэж бичигддэг. Харин устгаж үгүй болсон булаг шандны үн бичигддэггүй. Төсвийн орлого тоологддог гэж. Харин үгүй болсон экологийн системийн үнц нь тоологддог. Тиймээс байгаль суурь үйл явц ихэвчлэн ашиг дээр ашиг гэж харагддаг. Гэвч гүн ухааны үүднээс ч гэдэг юм. Энэ эрүүл оюун санаагаар харах юм бол байгалыг мөнгөөр солих бүрд хүн төрлөختөн өөрийн ирээдүгээ зарж байдаг. Бид хүүхдүүддээ хэдэн тонн алтыг үлдээхээс илүү хэдэн ширхэг болог шанд үлдээх вэ гэж асуух. Энэ асуултаа нүүр тулж байна. Дэлхийд даяар 21-р зууны том дан алтны төлөө биш, усны төлөө өрнө гэж олон судлаачид анхааруулдаг гэж. Учир нь алтгүйгээр хүн амьдарч чадна. Гэвч усгүйгээр 3 хоногч амьдарч боломжгүй гэж. Тиймээс Монголын говийн ус бол зөвхөн говийн асуудал биш. Энэ бол үндэсний аюулгүй байдал. Энэ бол ирээдүйн эрх. Энэ бол Монгол улсын оршин тогтнох асуудал. Эцэст нь нэг л үнэн үлдэнэ. Алтыг хүн уудаг. Зэсийг хүн уудах боломжгүй. Харин ус бол хүн бүрийн цуснд усаж байдаг. Амьдралын хэлбэр. Тэр бид усаа алдвал баялгаа алдна. Харин амьдрах боломжоо алдсан хэрэг бол бидний өнөөдрийн хэлээгүй үг, хийгээгүй үйлдэл байх болно гэж. Бид бүхэнд нэг л зүйл өвлөгдөж байна. Энэ бол цангалт.